Хэрлэн сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн суралцууль суурилсан мэргэжлийн багш нарын бүлгийн сайн туршлага. Хэрлэн сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэг нь хүүхэд бүрийг сургалтын дэвшилтэт технологиор тоглоомгоо хөгжих, чөлөөт орчинд бүрдүүлэн тэгш чанартай боловсрол эзэмшүүлнэ гэсэн эрхэм зорилготойгоор 58 дахь жилдээ сургуулийн өмнөх боловсролыг хүүхдэд тасралтгүй олгон ажиллаж байгаа Дорнод аймгийн Уйган цэцэрлэгүүдийн нэг манай цэцэрлэг нь мэргэжлийн багшаар 100% хангагдсан зөвлөх зэрэгтэй багш 1, тэргүүлэх зэрэгтэй багш 5, заа харах зэрэгтэй багш 6 гэсэн мэргэжлийн багшаар хангагдан ажиллаж байна. 2025-аас 2026-ны хичээлийн жилд цэцэрлэгийн мэргэжлийн багш нарын бүлэгт бага дунд бүлгийн мэргэжлийн багш нарын бүлэг, ахлах бэлтгэл бүлгийн мэргэжлийн багш нарын бүлэг, багшийн туслахуудын бүлэг гэсэн 3 дэд бүлгээр суралцахад зориулсан мэргэжлийн багш нарын бүлгээр үйл ажиллагаа зохион байгуулан тулгамдж байгаа асуудлаа багшлахуй болон суралцахуй гэж тодорхойлсон байна. Шинжилсэн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сургалтын зохицуулалтын ажиллагааг үе шаттайгаар сонгон дараах байдлаар зохион байгуулан ажилласан. 1-р шатны сайн чиглүүлэгтэй сургалт үйл ажиллагаа ажлын хүрээнд багшлахуй болон суралцахуйн арга зүйгээ өөрчлөх, хүүхдийг хөгжүүлэх туршлага, сайн технологиг шалгаруулахад чиглэн 10 шалгуур үзүүлэлтийн хүрээнд зохион байгуулан 12 багш оролцож өөрийн шинэлэг арга зүйгээ бусад багш нартаа түгээн дэлгэрүүлсэн үйл ажиллагаа боллоо. 2-р шатны сайн сургалтын орчин ажлын хүрээнд сургуулийн өмнөх боловсролын сургалтын шинжилсэн хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд суралцахуй төвтэй сургалтыг дэмжсэн хүүхдийн хэрэгцээ сонирхолд нийцсэн эерэг таатай уур амьсгал бүхий эрүүл аюулгүй орчныг бүртэмжтэй байдлаар бүрдүүлэхэд чиглэн зохион байгуулсан. Энэ үйл ажиллагаанд 10 бүлгийн багшийн туслах эцэг эхийн оролцоо дэмжлэгтэйгээр сургалтын орчиндөө засан сайжруулалт хийж сургалт үйл ажиллагааг орчинд тулгуурлан үр дүнтэй зохион байгуулж байна. Тунгалаг жаргал огчтой ахлахын А бүлэг гэрийн тэжээмэл болон зэрлэг амьтдын амьдрах орчныг таниулан амьтдыг хайрлаж хамгаалах хүүхдэд инэрэнгүй сэтгэлийг багаас нь ойлгуулах зорилготой бүлэг. Альмаа огчтой ахлахын В бүлэг туршилт танин мэдхийн бүлэг нь төрөл бүрийн хаягдал цаасыг ангилан ялгаж дахин боловсруулан цаас болгон түүгээрээ бүтээл хийж төрөл бүрийн өнгөтэй хэлбэртэй цаасаар бүтээлхийн сургалтандаа ашигладаг бүлэг. Сайхан жаргал огчтой бэлтгэлийн А зураг урлал Монгол ёс заншил бүлэг. Зураг урлалаар элсэн самбарыг ашиглан хүүхдийн дүрслэн зурах, бүтээх, турших хуулийг хөгжүүлэх, Монгол ахуй, өв соёл, хувцас, ардын тоглоом наадгайг сурагчдад таниулах бүлэг. Их цэцэг огчтой бэлтгэлийн Б бүлэг. Хилчин бүлэг нь хүүхдэд бага наснаас нь төрлөх нутаг байглаа хамгаалах, бахархах, төрийн бэлэгдэл, далбаа, сүлд, төрийн дууллаа танин мэдэх, эх оронч үзлийг төлөвшүүлж өгдөгөөр онцлогтой бүлэг. Отгон туулагчтай ахлахын Б бүлэг нь цэцэрлэгийн нийт хүүхдүүдэд зориулан төрсөн өдрийн болон бэлтгэж хүүхдэд найз нөхдийн хамт зураг даруулах, тоглох зэргээр баяр хөөртэд дурсамж бүтээн өнгөрүүлэх төрсөн өдрийн болонтой онцлог анги. Ариун тие огчтой бэлтгэлийн В бүлэг. Аюулгүй амьдрах ухаан шин технологийн бүлэг нь хүүхэд өөрийгөө аюул ослоос сэргийлэх, эрсдлээс өөрийгөө хэрхэн хамгаалах, бусдыг хайрлан инэрх, анхны чадварыг эзэмшин эрүүл аюулгүй орчин бүрдүүлэн ажиллаж байгаа онцлог бүлгээ. 3 дугаар шатны судлаач багш ажлын хүрээнд шинэ нэрний хүүхдүүдийн онцлогтон тохируулан хүүхдээ сайн судлах, хэрэгцээ шаардлага багш нарт урган гарч байгаа. Манай зөвлөх багш эрхлэгч Бадам Чимгэн судалгааны ажил хэрхэнхийг арга зүйд багш нарыг бэлтгэх зорилгоор багш өөрийн багшлахуй болон суралцахуйд тулгамдж байгаа асуудлаа илрүүлэн судалгаа шинжилгээ хийх, арга зүйг туршин үр дүнг онол арга зүйн үндэстэй хэлэлцэн үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулан дэмжснээр тулгамдсан асуудлаа судалгааны үндсэн дээр асуудлыг шийдэх аргад суралцж байна.